Ховд аймгийн залуу багш нарын холбооноос санаачлан Ховд аймгийн боловсрол соёл урлагийн газартай хамтран аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад ажиллаж байгаа залуу багш нарын дунд алтан өв чадварлаг багш урлагийн анх дугаар наадмыг 11-р сарын 9-өөс 10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Залуу багш нарын хичээл сургалтаас гадуурх чөлөө цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх, залуу багш нарын урлагийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, хамтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, олон ястан үндэстний язгуур урлагийг хадгалан хамгаалж, өвлөн дэлгэрүүлж эцэг их сурагч багш нартай сурчлан түгээх зорилготойгоор явагдаж байгаа тус наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын дарга Пүрэвганд, аймгийн боловсрол соёл урлагийн газрын дарга Пүрэвхүү, Ховд аймгийн залуу багш нарын холбооны тэргүүн лам сүрэн тэргүүтийн хүмүүс оролцож эрдэмтэн залуу багш нартай амжилт хүссэн юм. За Ховд аймгийн залуу багш нарын холбоо жилийн үйл ажиллагааныхаа төлөвлөгөөний дагуу боловсрол соёл урлагийн газартай хамтраад алтан өв чадварлаг залуу багш гэдэг урлагийн анх дугаар наадмыг Монгол Улсын их хурлын гишүүн, Ховд нутгийн зөвлөлийн дарга, Сандагийн бямц цогт гишүүний ивент тэтгэлгийн доор одоо анх удаага амжилттай зохион байгуулах гэж байна. За энэ үйл ажиллагаанд маань нийт 26 сургууль цэцэрлэгийн баг, нэг баг 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. За урлагийн наадмын төрлүүд маань ерөнхийдөө ардын урлагийг хөгжүүлж дэлгэрүүлэх зорилготойгоор дандаа ардын урлагийн төрлүүд оролцсон байгаа. Тэгэхээр энэ үйл ажиллагааны хувьд бол багш нар маань сургалт хүмүүжлийн ажиллагаасаа гадна бас нөгөө ардын өв соёл мөн урлаг уран сайхнаараа хамтрах тэр ардын өв соёлыг язгуур урлагийг ард түмэндээ сурагчтай багш нартай түгээх, сурталчлах, хамтран ажиллах энэ үйл ажиллагааны хүрээнд илүү ач холбогдол өгөх юм ажиллаа гэж үзэж байгаа. Залуу багш нарын дунд явагдаж байгаа урлагийн анх дугаар наадмыг улсын хурлын гишүүн Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга Сандагийн бямцогт ивент итгэн явуулж байна. Багшийн хөгжлийн асуудал бол улс орны хөгжлийн бас нэгэн томоохон асуудлын нэг гэж үзэж байгаа. Тэгээд энэ асуудал дээр бол бас хамтарч оролцож байгаа. За цаашдаа бол энэ бас тэргүүний шилдэг одоо багш нарыг, залуу багш нарыг одоо сайхан бүтээл төөрүүлж байгаа, шавь нартайгаа сайхан харьцаж олон сайн шавь нараа бас амжилт үзүүлж байгаа, жигд шавь нартайгаа тэгш сайхан ажилдаг гэх мэтийн энэ номинацаар багш нараа шалгаж урамшуулъя. Цаашдаа энэ олон үндэстний насны үлгий бас энэ эсдийн түүхийн үлгий холын зэнхэр Ховд нутгийнхаа одоо байгалийн сайхан одоо төөрч бас аялал жуулчлалын шугамар энэ Ховд нутгаа сурталчлахад бол бас дэмжиж хамтран оролцохоор төлөвлөж байгаа. Ер нь бас цаашдаа Улаанбаатар хотод болон бусад одоо энэ зэрэгэлдээ бүс нутгийнхаа энэ улс орнуудад бас багш нараа явуулж одоо энэ туршлага судлуулах талын ч гэсэн бол манай залуу багш нарын холбоотой хамтарч бид нар бас судлаа ямар боломжууд байна гэж ингэж анхаарч байгаа. Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 25 ерөнхий боловсролын сургуулиуд 43 сургуулийн өмнөх боловсролын байгууллагт ажиллаж байгаа 2000 гаруй багш нарын 60 орчим хувийг залуу багш нар эзэлдэг байна. Энэ утгаараа залуу багш нарынхаа үйл ажиллагааг дэмжиж тэдний ур чадварыг нэмэгдүүлэн хамтын ажиллагаагаа сайжруулж харилцан биенээсээ туршлага солилцох үүднээс энэ од Ховд аймгийн залуу багш нарын холбоо байгуулагдан хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. За тэгэхээр залуу багш нарын холбоо маань үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Залуу багш нарынхаа хөгжил, хамтын ажиллагаа чиглэлд, за тэгээ сурагчдын төлөвшил хүмүүжлийн чиглэлд, дараачаар нийгэм рүү хандсан гэсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулдаг. Ховд аймгийн нийт багш нарын 65% нь залуу багш нар гэсэн статуст бол хамрагдж байгаа. За жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсрол соёл урлагийн газраар хилцүүлээд батлуулчихсан жилийн одоо үйл ажиллагааныхаа төлөвлөгөөний дагуу боловсрол соёл урлагийн газартайгаа хамтраад манай бүх үйл ажиллагаа явагддаг байгаа. Ховд аймагтаа анхлан зохион байгуулагдаж байгаа энэхүү урлагийн наадамд ерөнхий боловсролын сургуулийн 19, сургуулийн өмнөх боловсролын 8, нийт 27 багийн 270 орчим залуу багш нар гоцлол дуу, хамтлаг бүжиг, уран уншлаг, хамтлаг бүжиг, хөгжим, чөлөөт үзүүлбэр гэсэн 6 төрлөөр өрсөлдөж 2 өдрийг дуутай, хууртай, бүжиг наадмаар дүүрэн өнгөрүүлэх юм а.